97 дугаартай Пүрэв жаргалын багийнхантай та бүхнийгээ уулзуулж байна. Олон сайхан залуучууд энэ багт байдгийм байна. За ямар бүтээлээр оролцож байгаа вэ? Бид нар болохоор бууз жимхэгч автомат машин. Түрүүн ухаалаг самбар дээр буузны зураг гаргаад үлсэж байгаа хүмүүсийн орхоо хөдөлгөөдсэн багийнхан та нар. Бууз идэх дуртай юу? Чи бууз идэх их дуртай да. Хүнсний талыг асуудал чи хоёрын. Харин тий. За яг тийм асуудалтай дараачийн зохион бүтээгч мөн яг одоо манай нэвтрүүлгийн техникт орж ирэх гэж байна. За ингээд 4-р курсын оюутан Пүрэв жаргалыг тайснаа өрөө. За. Өргөө танилцуулаач. Багийн гишүүн Балдарч. Хаан сурдаг вэ? Шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургууль сурдаг. 4-р курс. Багийн соёл сайхан. Лавсрын. Багш нараасаа нуугдаад байгаа юм уу да жоох урагшаа зогсолтой. Шалгалт авахгүй шүү. За ямар бүтээлтэй ирсэн бэ? Бууз жимхэх автомат машин. Та дөрөв нийлж жимхчих юм уу? Машин мэн жимхэх л дээ. Машин жимхэх. За машинаа танилцуулахад 3 минут байгаа. Тэгээд амжилттай танилцуулаарай. Буузыг эртээр үед манай монголчууд жимхэхдээ элдвэр ганжин хэрэглэхгүйгээр зөвхөн гараараа жимхдэг байсан юм л да. Тэгээ яг энэ жимхтэд цэцгийн хэлбэрийн юм 5 дэлбэтэй. Бидний хийж байгаа машин бол яг энэ хэлбэрийг гаргаж чадах тийм машин байгаамаа. Бууз жимхдэг энэ компаниуд маань нэг хүн өдөрт ажлын 8 цагаар ботход 2000 бууз хийдэм байл л дээ. Манай энэ машиныг хийсний дараагаар бол эхлээд тохируулж авах хугацаанд 3 секундэд 1 бууз хийх боломжтой. Тохируулгаж игдэрсний дараагаар секундэд 1 бууз хийх боломжтой. За энэ талаар болохоор гурил мэн өөр орно. Энэ талаар мах орно. Тэгээд энд гурилан гуурс үүсгээд тэр голоор нь мах маань онох юм. Тэгээд энд хоёр буултай тэр буулаар яг буузны хэмжээтэйгээ дастаад бөөрийн хилээ гаргаад. За тэр бөөрийн хилсний цаана бидний хийсэн юм бол чимхэх юм машин байгаа. Тэгээд энэ дээр шууд илдээд хуушуураас хийж болно. Гурилынх нь юу орцыг жоохоо өөрчлөөд яачих юм бол одоо бишки мантон бууз хийх боломжтой. Одоо саяны бөөрийнхи мах гарч ирээд энэ 6 тавган дээр буух 4 юм хумстай юм чимхэгч байгаа. Энэ маань одоо яг цэцгийн хэлбэрийг гаргаад цагаад тавих. Тэгээд энд нэг юм түлхэгч юутай. Энэ бол одоо нөгөө битүү бууз шанах юм бол их хамттай. Хэрвээ нөхтэй байх юм бол их шүүслэг тийм болох болоо тэгээ. Хэрвээ шүүстэй бууз хийгвэл энэ нөхөлж өгөх. За. Чи өөрөө шүүстэй буузан дуртай юм уу? Ямар буузан дуртай юм бэ? Ер нь аль алинд л дуртай. Хийж үзсэн байх тийм үгүй юу? Яг энийг юу? Тий. Хийж үзэг л дээ. Зүгээр яг наад зарчмаар гар арга хийж үзсэн үү? Ерөнхийдөө гурилаа таслаа дээрээс нь гараар дараад мах хийгээд жимхэх гээд оролцож үзв. Яг одоо түрүүний бичлэгэн дээр байгаа хийж байгааг харахад бол ерөнхийдөө боломжтой. Тэр чи болж гараараа ячиж байгаа шүү дээ. Чи бол наатах яг ингээд хоолоод гуурсан дундуур гурилаа чихээ тэгээд таслаа тэгээд дээрээс нь дарж үзээд тэгээ мах хийж үзэхгүй бол наад гар аргаар хийж байгаа бол яг чиний механизмыг дуурайсан зүйл биш байна л да. Банш бууз чимхэж машинууд тайваны хятадын машинууд байдгийг. Ялгагдах юм нь юу ах юм? Бүх удирдлагын юм нь болохоор хий шингэний удирдлагатай бүрэн автоматсан л байна л да. Тэгээд одоо нөгөө 3-7 хоногийн дотор амжих уу энэ их ажлыг? За яг бүтнээр нь яг хийж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө бууз шингэх тэр механизм бол хийж амжих байх. Ёроол цоорохгүй байхыг бодолцоо хэрэгтэй шүү дээ. Чигнэсэн чинь нөгөө ёроол нь цоорч байна. Манай шүүгч нар амтлаад ах шиг өдөө бууз хийж. Амтлаад эхэлсэн баг шиг өдөө. Амжих уу хамгийн гол нь? Амжуулна. За тэгвэл шүүгчдийн шийдвэр 1 тим, 2 тим, 3 тим баяр хүргэе залуучуудаа. Баяр хүргэе. Бууз идэхэндээ бит хэд төгөлдөр бит хоёр жигнүүрээ аваад ирээ. Та хэд бууз аваад ир. Бууз шимгэж аваад ир. Тэгээд нийлүүлээд бууз. Танаа машин шууд жигэндэг байж болохгүй юм уу? Тэр тадыг дараа нь болж ирсэн ээ. За амжилт хүсье. За амжилт хүсье. Чиний хамгийн ойрын мөрөөдөл юу вэ? Хамгийн ойрын мөрөөдөл цэгэрлэг зэрэлжиж болох юм. Эвгүй биш үү? За тэгэхээр мөрөөдөл хоёр адилхан нэртэй хүний хоорон зогсож байгаад голдон зогсож байгаад мөрөөдөл бас бодож болдог тийм нэг заншлээ тий. Санлаа мохор сүсэг. Тий. Тэгэхээр дараагийн оролцогч маань төгөлдөр гэдэг нэртэй. Хэдэн настай байлаа төгөлдрөө? 12. Хэдэн санаа бүтээлээр манай оролдоонд оролцож байгаа вэ? 1 санаа.
Төгөлдөр ер нь ирээдүйд ямар мэрэгчлэлтэй хүн болно гэж боддог вэ? Техник технологийн л юм бол. Төгөлдөр Тийм, болохоор нийлж амьдаа. чиний тийм мөрөөдлийг биелүүлэх гэж оролдъё. Чи болж гол голд шигтгэх удаарай. Мөрөөдлөө бодоод дунд нь зогсчихъя. Төгөлдрөө тайзан дээр гараад ирээрэй. Миний мөрөөдөл биелэх мөч ирлээ шүү. Төгөлдөр. За төгөлдрөө сайн уу? Сайн. Багш нь ямар хүн бэ? Багш авцаагрын багш. Авцаагрын багшаа. Өөрөө бол зохион бүтэгчийн клубт явдаг. Ахаа явдаг. За юу зохион бүтэж ирсэн бэ? Машин. Машин мотортой юу, моторгүй юу, макет уу, ямар машин бэ? Моторт заагвар зүгээр. Загвар машин. Одоо өнөөдөр бидэнд ямар бүтээл танилцуулах вэ? Төрдөг шалны алцвар. Төрдөг шалны алчуур чинь байдаг үлээ? Би зохиос Зохиос юм аа. За бүтээлээ танилцуулах уу? танилцуул. За зоригтой тайлбарлая шүү. Миний зохиосон төрдөг шалны алцвар нь офис, албан байгууллага, биеийн тамирын зал зэрэг юм хавтгай тэгэж хавтгай гадаргуудтай шаллыг угаахад зориулагдсан. Урд 2 дугуй эргэлтэнд ороход ороосон шалны алчуур бусад булны тусламжтайгаар булыг эргэлтэнд оруулж шалаа угаана. Алчуур нь савнаасаа дээшээ булаараа дамжаа гарахаар тэр 2 бул нь усыг шавхаад энэ булан дээр ирээд шалаа ирцэн. Шал угаагч бол нь болохоор гадуура 4-7 мм зузаан зөөлөвчтэй. Чигтэй алчуураар нэг явалтанд 10 м2 орчдөг бол манай энэ механикаар хийгдсэн төрдөг шалны алчуур нь 100 м2 буюу 10 дахин их талбай цэвэрлэнэ. За цаг нь дуслаа. Энэ санааг яаж гаргасан бэ? Хинтээ нийлж гаргасан бэ? Ганцаараа сургууль дээр явж сургуулийн коридороор явж байхад үйлчлэгч нар ингээд тонгоогоол шал арцахад амар хүндрэлтэй харагдсан. Тэгэл гин тийм санаа орж ирээ. Багштай хэлээд тэгээ багш маань тийм. Ямар нэгэн машинаас санаа авсан, урд нь хийжсэн макетнаас санаа авсан зүйл байна уу? Дугуунд нь ч юм уу дотор иданг бүтцэд нь механик. Бага. Дугуй нь эрдэнээр хийгдсэн. Ягаад гэвэл халтрахгүй юм тул. Хийсэн юм байна уу? Хийсэн баг. Байхгүй. Зүгээр санаа. Багийн чин гişүүд хин гинлээ. Багш өөр юм байхгүй. Анар гэж хин. Анар манай багийн ахлагч байсан. Байсан юм уу? Халц. Багш чинь чам туслана гэсэн үү? Тийм. За тэгээд наа чин бодолцох юм их байна. За гэхдээ үнэлж байгаа юм чи 12 настай яг санаагаа уулна өөрөө гаргасан юм шиг байна. Тийм. Тийм учраас яг мэрэгжлийн талаас бодож зөвлөх юм их байгаа. Энэ багшнаас зөвлөө тэгээд 10 21 хоногийн дотор амжуулах гад зүтгэхтэй. За. За миний дүү багштайгаа нийлээд сайн тооцоод саяын багш нар зөвлөгөө өглөө. Бүр мэдэхгүй чадахгүй болохгүй юм байвал эдний сургууль дээрээс зөвлөгөө авч болно. Энэ шинжлэх ухааны технологи механик инженерийн сургуулийн багш нар байж байгаа. Тэгээд миний дүү сайн оролдоод үз. Тэг болох бах. 3 гэрэл ассан байна. Энэ юу гэсэн үг вэ? Тийм. Тийм буюу Тэнцсэн. Яагаад баярлахгүй юм бэ? Баярлж гин үү? барилж гин. Инээлдэ тэгвэл. Энээс гоё инээгээд энэ шал угаадаг машина түрээд ороод ирээ. За дараагийн шатанд. За. Шал угаана гэдэг бол зарим хүмүүсөө сүүлүүд аягүй том асуудал болоод байгаа. Тийм учраас чиний бүтээлийг аягүй их дэмжсэн. За баяр үргийн төгөлдрөө. Эргээд 2 дугаар шатанд уулзъя. Амьдатайгаа гар барьчих төгөлдрөө. Баяр үргийн хүмүүсээ тэнцээд гараад ирсэн байна. За доктор хэр байна? Доктор хэр байна? Гайгүй. Яасан тийм их баярлсан юм уу? Миний хэлснийг тоож сонсохгүй шүү дээ. Тэгэл айгуу сайн ингээл надтай үрж ирэл юм ярих хэрэг хоол нь гардаггүй. Тийм байж доктор шүүгчдэд ер нь өөрийгөө бодсон сансныг сайн тайлбарлаж чадсан юм уу? Чадсан. Шүүгчд ер нь юу гэж байна? Санаа өгчл. Тэгээ сайн хичээгээрэй гэсэн. Доктор ороод сандарсан уу? Амар байна уу? Амар сандарсан. Гэтэ